За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс та бүхэндээ тайлбар ярилцлага гэсэн нэгэн шинэ нэвтрүүлгийг хүргэхээр анхны дугаараа хийж байна. За мэдээж тайлбар ярилцлагт бол улс төр болоод нийгмийн шинжтэй одоо тайлбар хүссэн олон асуултанд хариулах болно. Тэгээ мэдээж бол тодорхой зочид бол манай нэвтрүүлэгт оролцох юм байгаа. Тэгээд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 1 2 дугаар сууг болоод за радиогийн 1 3 дугаар суугуудаар одоо манай нэвтрүүлгийг бол үзэж явах ийм боломжтой байгаа. Тэгээ манай анхны зочин бол улсын хурлын дарга Зандаа үгийн инх болд байгаа. Тэгээд танд энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд. Өнөөдрөөс нэлээд ажил ихтэй байх шиг байлаа л да. Чуулган хуралдаад маргааш завсар хуралдаж байгаа. Одоо суралцж байгаа. Гончигдор дарга, дэд дарга хурал удирдах байгаа. Би ярьцлаганд орохын тулд нэг цагийн өмнө 2 цагийн өмнө гараад ирлээ. Ер нь ачаал ихтэй л байгаа. Тий, өглөө нэг 34 асуудлаар эхэлсэн. Намайг гарахад 20 дугаар асуудал дээр явж исэн. Маргааш хэдэн цагийн орчимд бараг чуулган, намрын чуулган хаалттай их бол. Ер нь бол ажлын цагаар 17 цагтаа дуусах хэрэгтэй. За дуусахгүй бол цаг сонгуульд суралцах байх. Ер нь бол төлөвлөсөн асуудал хуралдаж дуусгах чадахгүй байгаа учраас 15-наас эхлээд ээлж тус чуулган зарлахаа болж байна. Энэ сарын 15-наас цагаан сарын дараа. Цагаан сарын маргааш. Тэгэхээр одоо бол мэдээж олон асуултууд байгаа. Хуулийн төслүүд болон тогтоолын төслүүд байгаа. Тэгээд энэ намрын чуулганыг ер нь таны хувьд яаж үнэлж байна? Одоо хууль батлах ёстой хуулиудаа үндсэнд нь баталж чадсан гэж харж байгаа юу? Үгүй. Тооны яг хоо нэг чуулганаар нэг 20-од асуудал төлөвлөдөг. За тэгээд тэр 20-оос бас л 10 гаруй ингэ баталж чадаагүй байл л да. Тэгсэн мөртлөө дундаар орж ирсэн хуулиудаа тооцох юм бол 345 хүрч явж байгаа. 48 тогтоол байна. Би өнөөдрийн статистик аваагүй шүү дээ. Өчигдрээр хаагаад үзэхэд намрын чуулганаар 345 хууль, 48 тогтоол баталсны дотор бие даасан хууль 11, нэмэлт өөрчлөлт 306, олон улсын гэрээ конвенц 9 байгаа. За намрын чуулган бол уламжлалаараа төсөө баталдаг. Төсөө гэдэг нь 3 хуулийн тухай хэрэгждэг. Түүнээс гадна хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, эрчим хүч хэмнэлтийн хууль, хамтын тэтгэврийн тухай хууль, гайл татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын хууль, эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга зөрчлийн тухай, сонгуулийн тухай, улаан загалмай нийгэмлэг гэдэг ингээд дандаа нэмэлт биш цоо шин хуулиуд. Одоо сонгуулийн хууль гэхтэл одоо бүх сонгуулийн хууль хүчингүй болоод нэг хуультай болсон байх шийдээ. Сүүлийн 3 жил ярьсан асуудал шийдэгдлээ. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль. За энэ худлаа хэлэх хүнд бараг 2004 оноос хойш янз бүрийн төслүүд өргөн баригдсаар байгаад шийдэгдэж байна. Бас л одоо хувьсгалын чанартай ийм хуулиуд болсон. За эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж гаргаад 2 сарын 20 хүртэл хугацааг нь сунгаад өнөөдрийн байдлаар 14 их найт төгрөгийн хөрөнгө орлого илэрч байна. Одоо манай улсын төсвөөс илүү төсвийн орлогыг үржих нь 2-тоо тэнцүү гэсэн үг шүү дээ. Төсвийн орлого чинь 7 их найт байгаа шүү. Тэгэхээр манай нөгөө албан бус эдийн засаг ямар их том хэмжээтэй байсан бол харагдчихээн. Одоо нэгээсэндээ далд байсан л тэр мөнгнүүд ил гарч ирж байгаа л гэж харагдав. Далд байсан хөрөнгө болон орлого ил гарч статистик тайлан мэдээнд хамрагддаг, татвар төлдөг болж эхэлж байгаа гэсэн үг. Өшөө бас нэмэгдсэн уртгийн албан татврын хууль шинээр мөрдөгдөж энэ студид бас юу цуглаанд би бас оролцож байлаа. Цуглаа бол одоо сард 2 удаа явж байгаа шүү дээ. Гэх мэтээр нийт хэрэглэгчид татварын байцааг шиг ажиллаж эхэлж байна. Тэрнийхээ төлөө 2% урамшуул авчина гэдэг цэцээс ипотекийг хүчингүй болгоод тэрийг бас буцааж оруулах ажил харин яг гарсан. Тэгэхээр яг энэ ипотектэй холбоотой асуудал бас жоохон түлхүү яриул дээр юм болов уу гэж ерөөхдөө нөгөө асуултанд бас бэлдээл байсан л да. Тэгээд ерөөхдөө чиг бас тийшээ хөвөл зүгээр болов уу гэж. Тэгээд саяны яг ярьсан дээр цаашаа яхад одоо энэ ипотекийн зээл бол эргээс сэргчлээ. Иргэд бол нэлээ нааштай хүлээж авчих шиг л байна л да. Магадгүй тэгээд нөгөө 8% сэргээд ирсэн. За цаашлаад 5% руу хүргэнэ гэсэн юм мэдээлэл сонсоод бол илүү таатайлах шиг байна.
Мэдээж одоо энэ гаргаж ирж байгаа энэ мэдээлэл гэдэг юм уу шийдвэрүүд зөвхөн би таныг ардчилсан намын дарга болоод улсын их хурлын дарга гэдэг талаас нь асууад байна л да. Ардчилсан намын ямар нэг хөтөлбөрт орсон байв уу эсвэл улсын их хурлын өөрийн бодлого болж ингэж гарч ирв үү? Та энэ ялгааг нь бас нэг тий, ипотек бол за бүр эхнээс нь эхлэх юм бол анх Азийн хөгжлийн банкны 10 билүү 20 сая долларын их усүрээр 1997 онд эхэлсэн байдаг. Тэгэхэд энэ ипотекийн хууль мөлж байсангүй хүү нь бол амар өндөр хүүтэй. Ямар ч гэсэн эхлүүлсэн. Энэ нөгөө дотор нь суугаа байраа өөрийн барьцаалал зээлээр 20-30 жилээр төлдөг. Сарынхаа цалингаар төлчдөг. Өрхийн орлогынхоо 30 орчим 40 орчим сэтрэхгүй төлчдөг ийм л зээл шүү дээ. Бусад зээлээс ялгаатай маш сайн төлөгддөг. Эрсдэл багтаа учраас хүү багтаа байдаг. Тэгээд үндсэн хуулийн цэц бол 12 сарын 9-нд барьцааны үйл хөдөлгөөрийн барьцааны тухай хууль иргэний хуулийн одоо 2 гол заалтыг хүчингү болгоод түүнээс хойш он дамжиж хууль өргөн баригдаад гишүүд өргөн баригдаад ингээд баталсан. 1 сарын 19-ны өдөр үндсэн хуулийн цэцийг хүчингү болгодог 2 хуульд өөрчлөлт хийгээд иргэний хууль одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байна. Үйл хөдлөлийн төрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш энэ бол Монгол банкны албан ёсны мэдээ 2 өдрийн өмнөх мэдээ байна. Орон сууцны зээлийн статистик 8% зээл сэргэсэн үү гэж асуугаад байгаа. Одоо 2 гол асуулт гарчаад байгаа. 8% зээл сэргэсэн үхээр сэргэсээ. Одоо та бүхэн дэлгэцсэн дээр 11 банк 1129 зээлдэгчиж 68.5 тэрбум төгрөгийг орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлсэн байгаа. Үүнээс 15.9-ийг бүр мөсөн олгоод байна. Одоо барилгын компаниуд нь авцсан гэсэн. За би ягаад 97 оноос хойш түүх яриад байгаа юм гэхээр энэ хооронд бол ардчилсан намын бодлого энэ ипотекийн зах зээлийг одоо төгөлдршүүлэх бодлого байсан. Анх удаа биднэрт 2012 онд энэ боломж орж ирсэн. Түүнээс өмнөх засгийн газрууд бол энэний учрыг нь олж хөгжүүлж чадаагүй л дээ. За 2012 онд ардчилсан намын мөрийн хөтөлбөрт энэ бол маш тодорхой олон газар орсон байдаг. Аймгийн төвүүдийг хот болгоно, ипотекийн зээлийг бид нар өргөдөх нь барина гэдэг. Тэгээ 2012 онд нэг 20 орчим мянган зээлдэгч хамгийн багадаа 14.5%, хамгийн ихдээ 20 гаруй хувийн хүү төлдөг жилийн ийм ипотекийн зах зээл хүлээж авсан. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар энэ үндсэн хуулийн зохицоосноос хойш зогсоох өдрөөр ингээд бид нар тасалж үзэхэд 76 мянган өрх орсон байна. Энэ бол бараг 50 хэдэн мянган өрх цоо шинээр ипотекийн зах зээл рүү орсон. За үүнд Монгол банк бол нэг 3 орчим их найт төгрөг зарцуулсан байна. Яг нөгөө ардын намын шүүмжлэл гэдэг ямар их мөнгө үн докторжуулахад зарцуулсан гэдээсэн. Үн докторжуулахад гэдэг нэрээр гарсан мөнгө нь ердөө 800 тэрбум шүү дээ. 2.4-5 их найд нь энэ 8% зээл зарцуулагдсан байна. Тэгээд 1-р сард баталсан бас нэг чухал хуулийн тухай бас ярихгүй бол ипотек бүрэн болохгүй. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль гэдэг батлаад Монгол банкны ипотекийн зах зээлд үүсгэхэд гаргасан тэр 3 их найд төгрөгийн сангийн их усүрийг засгийн газар шилжүүлж өгсөн байна. Монгол банкны алдагдал засгийн газрын одоо юу гэсэн үг ашиг. Ингээд одоо ипотекийн зах зээлийн хууль эрхцэн орчин үл ямар ч үйл харахгүй яг л одоо барууны хөгжсөн орнуудын жишг ямар гэдэг тэр лөө орсон. За үнцээ зэрэгцээд маш том мэдээ бол энэ инфляц 3%-аас доошо одоо эцсийн тооцоо гаргаад 1.9 болж 2015 оны бүтэн инфляц. Үүнтэй холбогдуулаад 8% зээлээ болцсон анх удаа гарч ирж байгаа. За зөвхөн 8% биш. Ер нь бол инфляц манад 2.5 тоонд байгаагүй жил сүүлийн 25 жил бараг байхгүй. Ийм байхад бол зээлийн үг бууруулах тухай ерөөсө бодохч боломжгүй байсан. Одоо 1.2% байгаа бол зээлээ бууруулж болж байна. Нийт зээлийн 30%-ийг одоо ипотек эзлээд эхэлчих. Маш найдвартай зээлдэг, сар болгон төлөгддөг. Хариуцлагатай 76 мянган зээлдэгчтэй болцсон байна. Одоо энэ зах зээл маань. Одоо энийг бид нар хүүг нь бууруулах тухай ярьж байна.
За зөвхөн ипотек биш. Бас л зээлийн найдвартай төлдөг аж үйлдвэртэлд зориулж бараг 1.80 төгрөгийн зээл гаргалаа шүү дээ. Чингис бондны мөнгнөөс 8-аас доош хувьтай. Ахаал үйлдвэрлэлийг дэмжих зээл. Үйлдвэрлэлийг дэмжиж, хоримтлалыг дэмжиж гэдэг нь ипотек хүмүүсийн төлж байгаа мөнгө хөрөнгө болж өгч байна. Нэг ясандаа нөгөө хоримтлал иргэд өөрсдөө бий болгож ийна л гэж сар болгон баашингийнхаа ямар нэгэн хилтерхийг л төлөөд ийн гэсэн. Тэр хүн одоо жишээ нь түрээсэнд өгсөн бол дундаж тоо байна л да. 76,000 өрхийн төлж байгаа, сар төлж байгаа хүн 471,000 төгрөг. Урд нь энэ 471,000-аар нөгөө хүн чинь 2012 оноос өмнө энэ 50 гаруй мянган өргөчсөн. Нэг бол байрны түрээсэнд өгдөг байсан. Тэр чинь өөрийнх нь хөрөнгө болохгүй шүү дээ. 100% түрээслэгчийн орлогоо явуулчихна. Нэг бол одоо өөр юм зарцуулдаг байсан. Урсгал зардалтай оруулах. Одоо юу ч байдгийг хоол унд машин тэрэг үнэтэй машин жишээ аваад ингэ явдаг байсан. Энэ болгон бол хөрөнгө болж хөрж байна. 20 жилийн дараа тэр хөрөнгө тэр хүнийх болно өмч болно гэсэн. Өмч болно. Тэгэхээр энэ бол мэдээж төв суурин газрын иргэдэд бас мэдээж хэрэгтэй зүйл. 5% руу 5 хүртэл хуу гэж яригдж байгаа. Одоо хүү бууруулах асуудал яригдж байгаа тийм ээ. Энэ хизэнээс ер нь хэрэгжээд эхлэх боломжтой. За одоо бид нар нэгэнт инфляци дарж явсан учраас зээлийн хүүг буулгана. Зөвхөн ипотек биш. Малчтын зээл өнөөдөр засгийн газрын тогтоол гарсан. Тэрүүгээр би бас тусад нь тогтож ярих гэж бодож байна. Үйлдвэрлэлийн зээл байна. Энэ бол дав юм буурах ёстой. Тэрнээс бүх зээлийг нэг өдөр Монгол Ардын намын бүлгийн даргын шаардж байгаа шиг бүгдийг нэг өдөр буулгачих болцоо. Эдийн засаг хэрэглээний зээлийг нэг буулгаж бас. Америкч гэсэн хэрэглээний зээл 18% л байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийн зээл нь одоо 2-3% байна. Ипотекийн зээл нь 3.5% байна. Тэгэхээр зээл гэдэг бол нөгөө мөнгөний үндэс нь. Мөнгөний үндэс нь өөрөө ямар зорилгоор зээлж чинь гэдгээс хамаарат янз бүр байна. Тэгэхээр бид бол одоо инфляци Америк шиг болгосон учраас зээлийнхаа хөв Америк шиг буулгах болцоо анхудаа гарч ирж байна. За 5% руу хэн төрүүлж авах вэ? За бид нар 5%-ийг одоо маш Твиттерээр Фэйсбүүкээр асуугаад байгаа асуулт бол энэ байна. Хизээ 5% асууж байгаа. Хизээ 5% асууя. За бүх хүн нэгэн зэрэг орчих санхүүгийн нөөц одоохондоо алгаа. Тэгэхээр энэ дөнгө сайхан засгийн газрын мэдлийн болсон ирээдүйн тэтгэврийн нөөц сан. Энийг бас хүмүүс буруу их хурл дээр гişүүд буруу яриад ийл л. Одоо чинийч минийч цалингаасаа төлдөг нөгөө шимтгэл биш тэтгэврийг. Тэр бол байдгаараа байна. Тэнд хинч гар хүрээгүй. Тэндээс авч ашиглах гэсэн санаа явж байгаа болохгүй. Ягаад гэвэл тэр засгийн газрын мөнгө биш. Миний мөнгө байхгүй. Би 65 нас хүртэл тэндээс авч ирвэл чи юм ялгаагүй. Тэгэхээр тийм учраас засгийн газар тэр мөнгө хүртээлгүй. За тэрний хажуугаар засгийн газар 1995 оноос өмнө тэтгэврс гарсан хүмүүсийн тэтгэврийг төлөх үүрэгтэй. Нөгөө нэрийн данс үүсээгүй байх үе. 95 онд тэтгэврт гарсан хүн өмнөх мөнгийг төлдөг учраас засгийн газарт өөрийн гэсэн тэтгэврийн нөөц сан хэрэгтэй. Дээр нь 95 оноос хойш тэтгэврт гарсан хүмүүсийн нэрийн дансны бичлэлтийг мөнгөөр дүүрэх үүрэгтэй. Тэгэхээр 2030 оноос авч хэрэгжилж болохоор энэ ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийг батлаад одоо өнөөдрийн байдлаар хамгийн наад зах нь 17 жил буюу одоо 3 жилийг хасж байна л да. 12 оноос эхэлсэн. Хамгийн цаатал нь өнөөдөр 1 сард авч байгаа одоо энэ 1129 зээлдэгч бол 20 жилийн дараа төлнө шүү. Тэгэхээр 17-оос 20 жилийн турш орж ирэх мөнгөн урсгалыг засгийн газарт өгчөж байгаа. Энэ бол чиний хөрөнгө. Тэгэхээр засгийн газар бол явандаа 2030 оноос хойш тэтгэврийн саналуугаа авч болох учраас ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэж нэрлэдэг байгаа. Одоо байгаа тэтгэврийн сантай огт холбоогүй бөгөөд ямар нэгэн хохирол байхгүй. Энэ дээр харин нэмж өгч байгаа. Ирээдүйдээ бэлдэж байна. Засгийн газар одоо мөнгө төлөх хэрэгцээ болоод байна гэдэг. Тэгэхээр энэ ирээдүйн тэтгэврийн нөөц санд бид нар 8% зээлийн чинь тал нь орж байгаа. 4%. 4% нь энэ моргожийг анх үүсгэсэн анх зах зээлийн банкуд очиж байгаа. За 5 болгоч яваа. Тэгэхээр нөгөө 4% чи 2.5 болж хувирна шүү дээ. Тэгэхээр энэ уг нь энэ 4% чинь дараагийн хүмүүсийн орон сууцнд орох мөнгийг үйлдвэрлэж яваад байгаа.
Тэгэхээр нэгэнт их усүр Монгол банк хямдруулж болж байгаа. Инфляц бүрсэн учраас Монгол банк их усүрийнхаа үн цэнийг бууруулж болж байгаа юм чинь эхний ээлжинд ямар зорилт шийдэх вэ? За эхний ээлжинд шинэ байруудаа борлуулах хэрэгтэй байна. Манай барилгын зах зээл 18 мянган байр улсын комисс үлээгээд авсан хүн ороход бэлэн байна. За шинэ байранд 5%-аас эхэлье гэдэг бодлого жишээ нь гаргаж болж байна. Хуучин байрууд одоо 5% руу орох боломж цаашид яах вэ? Чи миний ярихыг дуусгаад. За дараагийн манай засгийн газрын одоо тулцсан асуудал юу юм бэ? Утааг яаж арилгах вэ? Одоо бүгдээрээ байранд орох хэрэгтэй шүү. Тэгжээж нүүрстүүлэхгүй одоо өөр ямар нэг их усүр салдаг байж энэ утаач арилна. Ер нь бол барилгачлалтаар утаа арилна. Өөр тийм үүчтэй арга бодож олоогүй байл л д. За тэгэхээр утааг яаж арилгах? Би буян тухай хоёр дээр байранд орсон нэг айлд очсон шүү дээ. Чи тэгээ хуучин хашаа байшингаа яасан гэсэн би хүүдээ үлдээсэн хүн утаа гаргасаар л байна шүү дээ. Тэгэхээр одоо Улаанбаатар хотод жишээ нь санхүүгийн өсвөрөнд шийдэж өгөөд Улаанбаатар хот байранд орсон айлуудын газрыг худалдаж авъя. Тэгэх юм бол 5% зээлэнд оруулъя. Гэхээр хөшүүрэг бас хийж. Тий, Улаанбаатар хот авсан газар дээр яндан дахиж янда ажиллахгүй шүү дээ. Өөр ямар нэгэн барилгачлалын зорилтоор ажиллуулна. Би надад хашаа байхгүй чамд байдаг. Би байранд орохоор 8% зээл төлөх гээд байдаг. Тэгэхээр би 5% зээл авахын тулд чиний хашааг худалдаж авах байхгүй юу? Эсвэл чи байранд орох юм бол чамд хөнгөлөлттэй. Хашааныхаа газраар. Ийм маягаар бол 5% зээлийн эхлэлийг тавья гэдэг юм ярьж байна. Иргэд энэ дээр яг хэр нааштай хандах бол та юу гэж харж байна? Мэдээж хизээ нэгэн цагт энэ манай одоогийн тараацсан байгаа ипотек бол тогтмол хүүтэй ипотек байна. Америкт хоёр янзын ипотек байна л да. Нэг нь fixed, нөгөөх нь adjustable буюу одоо хөвдөг. Инфляц өсгөр дээшээ доошо хөвдгөр авч болно. Өөрөө чинь сонголт байхгүй юу? Эсвэл би 30 жилдээ тогтмол 3.5% авъя. Аль аль нь эрсдэлтэй, аль аль нь одоо ашиггүй юмнууд нь тэнцүү байхгүй юу? Тэгэхээр хүмүүсийн одоо авсан байгаа 76 мянгагаа бид нар тогтмол гэж үзэх үү? Эсвэл нөгөө хөвч хүүтэй ипотек гэж ангилах уу? Энэ ангиллуудыг одоо Монголын ипотек корпорац гаргах гэж байна. Тэгээ хүмүүсээ өөрсдийн сонголт мэднэ. Тогтмол үүдийг авах уу, хөвч үүдийг авах уу? Одоо мэдээж цагаан сард өгч байгаа малчид нэг таатай мэдээг аль хэдийн хүрсэн баг. Одоо нөгөө малчдын зээлийг 30-аас 10% руу бууруулах тийм ээ. Энэ хизэнээс бас хэрэгжих бай. За өнөөдөр бас засгийн газрын тийм би засгийн газрын тогтоолд дэлгэцэн дээр гаргачлаа. За энэ хард харагдаж шиг байна тий. Энд ингэж байгаа. За энэ баахан хууль дурдаад би энэ хуулнаас өмнө ингэж дэлгэцэн энэ 10 хүртэл хөв болгох гэдэг зохион байгуулах гэдэг. Энд бас нэг 18 хүртэл гэдэг үг байгаа. Төрийн банкнаас олгоод байгаа малчны зээлийн хүүг 18 хүртэл хувь болгон бууруулах аргамжаа авч шаардлагатай хөрөнгийн их усрыг шийдвэрлэхийг сангийн сайдад болон хөгжлийн банкны төлөөлөл за тус ингээд даалгацсан байна тийм ээ. Тийм би энэ юугаар яг энэ нэг 18%. 18% гэж байгаа. За засгийн газрын тогтоолын дагуу маргааш Төрийн банк зээлийн хүүгээ 18 болгоно. Автгаад нь одоо байгаа бүх зээлүүдийг. Гэхдээ малчны тодорхой зээлийг А дансыг барьцаалж авдаг хамгийн түгээмэл буюу одоо хамгийн олон малчин амрагдсан зээл 29.5% хүүтэй байна. Төрийн банкн дээр. Маргааш 16 цагаас ерөнхий сайд очоод 18% болгоно тэр дорой. Түүнээс хойш жилийн 18 буюу одоо би энд нэг тоо байна л да. Энэ
өнөөдөр жишээ нь бол ийм байна. Өнөөдөр тэр машины А дансны эсрэг зээл 18 сарын хугацаатай байдаг юм байна. Жил 6 сарын. 5 сая төгрөг зээллээ гэж бодъё. Одоо би энэ дараагийн зурган дээр харуулъя. 5 сая төгрөгийг 18 сарын хугацаатай зээлэхэд жилийн 29.5, сарын 2.5% зээл 5 сая төгрөгөөр сая 242 мянган хүү төлж байна. 18 сарын эцэст. Маргааш ерөнхий сайд Монгол банкоос их үзүүрэн шийдэж өгч байгаа 18% зээлэхэд сарын хүү чинь 1.5 болоод ялгаагүй 5 сая төгрөгийг 739 мянга буюу зээлсэн малчинд 502,925 мянган төгрөгийн хүүгийн хэмнэлт гарч ирэх нь байна. Жилдээ жил 6 сарда гарна. Бараг 40% хэмнээд явчих чинь. Маргаашнаас эхлээд. За энэ 18 бол одоо эцсийн юм биш. Түүнээс цааш юу хийх гэж байна гэхээр одоо энэ засгийн газрын тогтоолын 2-т байгаа. Энэ зүйл бол хийгдэнэ. 10 хүртэл болох ажлыг зохион байгуулалттайгаар зохион байгуулах арга хэмжээ авахыг Бурмаа сайд, Сангийн сайд, Болор, Хөгжлийн банк, Төрийн банкнд тус даалгаж байгаа. За ингэхээр хаан банк үлдэж байгаа. Хаан банк бол хувийн банк учраас бид нар Төрийн банк, Хөгжлийн банк шиг үүрэг өгөөд энэ ажлыг хийлгэж болохгүй. Ер нь яагаад 29 байж байгаад гинт 18 болчих гэдэг асуудал гарч ирж байгаа. Ердөө л инфляц буусантай холбоотой 2% руу орсон учраас бид нар бодлогоор хүүгээ буруулж чадж байна. Яагаад 18-аас доошоо 10 болчих болохгүй байгаа маргааш. Яагаад гэвэл Төрийн банкны их усүр нь өөрөө одоо чиний хадгаламжийн үед 15 байгаа үстэй тий. Чи бүтэн жилээр хадгалуулах. Тийм үнэтэй байгаа учраас 10 руу орж болохгүй байгаа. За хизээ 10 руу орох вэ гэхээр 3 сарын 15-наас 10 руу болох гэж байна. Тэгвэл хүн болгон биш. За энд бас шалгуур тавья гэж байгаа. Шалгуур нь маш энгийн. Гурван шалгуур тавья гэж байгаа. Тухайлбал 3 сарын 15-наас эхлээд сая миний шалгуурыг хангасан малчин Төрийн банкн дээр ирэх юм бол нийт зээлийн нэг 60-70% хаан банкн дээр байна. За хаан банк Төрийн банктай өрсөлдөөд зээлийн үгээ 18 руу оруулж болно. Тэгвэл их сайн байгаа. Бид бас уриалж байгаа. Хэрвээ хаан банк 18% руу оруулахгүй бол маргаашнаас эхлээд сарын дараа цагаан сарын дараанаас хойш сарын дараа хүүгээ бас 10% руу оруулахгүй бол хаан банкны хэрэглэгчид Төрийн банк руу шилжиж байна. Тэгнь. Нэгэнт хүү бага учраас. Энэ бол зах зээлд одоо демпинг нэрлэдэг. Төрийн банк бол засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байна. Ямар нэгэн хувийн хвшлээ одоо юу гэдгийг банкны эсрэгүүдэлтэй тулах болов. Тулаад явах чинь зах зээлийн өрсөлдөөн юм чинь. Өрсөлдөөнийг бий болгоод өгч чинь. Тэгэхээр 10%-аар зээл авъя гэж байгаа малчин 10% гэдэг чинь жилийн 10 чинь 12 дугаар хэд вэ? 0.1 хэд чинь болно шүү дээ. Тэгэхээр 3 хаан шаардлага тавья гэж байгаа. Маш хэлбэрхэн. За Батулгыг сайд байх, хөдөө аж ахуйн сайд байхад нэг зүйлийг хийсэн. Бүх малчин өрхийг өрхийн үйлдвэрлэгч гэж үзээд хамаг өгсөн. Тэгээд тэрнтэй харгалцсан малчин данс гэж байгаа. Тэрүүгээр нөгөө ноосны урамшуул авдаг, ноолуурын зүрхмөр авдаг юм болцсон. Чи бизнесээ малчин дансаар дамжуулж хий. Нөгөө хөдөө аж ахуйн биржмэлтгээ бүгдээрнтэй холбоотой. Хоёрдугаар чи их нэртэйгээ цуг нийгмийн даатгалын шимтгэл хамрагдсан бай. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө улс авахгүй. Энэ бол чиний өөрийн хөрөнгө. Тэтгэврт гаргахдаа авч байгаа хөрөнгө. Сая бас бидний батлсан улсын хурлаар батлсан нэг хууль байгаа. Малчны ажилласан жилийг 1 жил 2 сараар тооцно. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх бас нэг урамшуул гарч ирж байгаа. Нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлсэн, малчин дансаараа гүйлгээ хийсэн бичгээ авчирсан
дээр нь малаа ирүүлжүүлсэн байх, вакцинжуулсан байх цаг хугацаанд нь. Ийм гурван бичиг юм уу дэвтрээ авчираад зээлийнхаа үг 10 болгох. Төрийн банкнд бүх машины зээлийг 10% болгохоор их усүр өгнө. Монгол банкнаас. Яагаад вакцин нийгмийн даатгал малчин дан шаардаад байна гэхээр одоо энд бичсэн байгаа. Малчтын орлогыг тогтворжуулж мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зорилгоор гэдэг. Энэ зорилгоудаа тавьсан байна. За энэ жил нөгөө мах заран зарахгүйгээ боо юм боллоо шүү. Бурмаа сайд одоо анх удаа Хятад улс руу мах экспортлох түүхийн мах одоо улаан мах гаргахаар болж байна. Урд нь бол боловсруулахыг шаарддаг байсан. За мах гаргаагээ явсан, малын өвчин тулсан. Бид нар чинь 25 жил энэ малынхаа эрүүл мэндэд малчтай ч анхаарсангүй, улс ч зохисоор одоо хөрөнгө мөнгө хуваарлж байсангүй. Хамгийн том саадуулж байгаа малын өвчин. Одоо тэгвэл вакцинаар цаг хугацаанд нь хийдэг болсон малчны махыг экспортод гаргаж болж байна. Экспортод гаргахгүй бол махны үн унсаар л байна. Манай 3 сая хүний хэрэглээ чинь тогтмол шүү дээ. Бид нар мал сураг 60 сая боллоо гэд би жишээ нь 2 дахин 3 дахин илүү мал идэхгүй байхгүй юм. Бурмаа сайд хэлжсэн ер нь нэг жилдээ нэг 10 сая хүрдэм үгүй мүү хэрэглээтэй л гэж харин хүний эд хэрэгцээ хэмжээтэй учраас тэгэхээр малчтын орлогыг нэмэгдүүлэх хамгийн гол юм бол экспорт. Экспортод гаргая гэхээр танаа мал өвчтөй гэж. Тэгэхээр бүх малчин 10% зээл авахын тулд малаа эрүүлжүүлээд эхлүүл энэ бол одоо 10% зээлтэйгээ зээлээрээ тогтохооргүй том ач холбогдолтой учраас засгийн газраас ийм тогтоол гаргаж байна. Маргааш буюу 5 дахь өдрийн 2 сарын 5-ны 16 цагаас эхлээд ерөнхий сайд төрийн банкн дээр очиод тэр компьютерийн нэг кнопыг дарахыг. Тэгээд энэ бол зээлийн хүн түүнээс хойш яг тэр дарсан мөчөөс эхлээд жилийн 18 руу шилжинэ. Жилийн 18 руу шилжихээр сараар 1.5 болж хувирна. 2.5 биш. Тэгээд нэг хэрвээ 5 саяын зээлтэй он бол нэг 500 мянган хэмнэлт бий болж байна. Хэмнэлт бий болно. Энэ бол эхний алхам. За цагаан сараас хойш 1 сарын дараа 10% зээл авъя гэвэл бид нар малчин дахиад сонголт өгч байгаа. Малаа вакцинжуулахгүй, нийгэм даатгалаа төлөхгүй, малчин дансаа ашиглахгүй, чэнжүүдэд малынхаа түүхийн өдийг өгөөд ивэл 10% зээл нь хамрагдахгүй. Энэ 3 хаан хэлбэрхэн ямиг хийчих юм бол хамрагдаж болно. Тэгэхээр бас нэг зүйл асуумаар байна л да. Одоо энэ малчид бол нэмэгцэн үртгийн албан татвар төлөгч биш гэж тооцогддог. Гэтэл одоо болохоор нөгөө зээл авахд үйлдвэрлэгч гэдэг ийм ойлголтыг бас бий болгоод байна. Тэгэхээр үйлдвэрлэгч юм бол ягаад нэмэн үртгийн албан татвар төлөгч биш байгаа юм болоо. Магадгүй ингээд төлөөд явах юм бол дараагийнхаа бизнесийн үйл ажиллагаанд их эргээр нөлөөлөх юм. Манай нэмэн үртгийн татварын хуулинд өөрчлөлт ороод 10 сая төгрөгнөөс дээшээ доошоо бол төлдөггүй, дээшээ бол төлдөггүй байсныг 50 болгосон. Тэгэхээр малчтын нэг малчин үргийн орлого бол 50 саяас доош байгаа. Доош байгаа учраас хамрагдахгүй болчиход байгаа. Одоо бид нар татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад сайн дураараа хамрагдах гэж зөвшөөрөх гэдэг. Чиний орлого хэд байх нь хамаагүй чи сайн дураараа хамрагдаж байна. Нэмэлтээр тийм заалт оруулах. Тийм, нэмэн үртгийн татвар төлөх нь ашигтай тохиолдол гарчаад байгаа эсрэгээр. Татвар төлөх нь яагаад ашигтай байдаг гэдэг асуулт гарч байгаа. Яагаад гэвэл шат болгондоо нөгөөтгөө буцаа авалтын хэсэг юм байдаг учраас зарим тохиолдолд ашигтай байна. Тэгэхээр малчид өөрсдөө сонгог. Тэрэн дээрээ хамрагдах уугүй юу гэдэг. Тэр нь сайн дураар. Одоо энэ нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль батлагдсан. Одоо яг хэрэгжээ явж байгаа. За иргэд бол толгоноо нэлээд бүртгүүлж ах шиг л байна л да. Одоо худалдаа авалт хийсэн бичгээ бүртгүүлж ах шиг байна. За тэгээд хоёр янзын нэг юм тайлбар гарч ирээд байна л да. Зарим эдийн засагчид тайлбарлахдаа бол энэ бол эргээд нөгөө аж ахуйн нэгж хяналт бий болж байгаа маа энэ маш ашигтай зүйлээ гэдэг талаас нь тайлбарлаж байгаа. За нөгөө талаас нь болохоор жижиг аж ахуйн нэгжүүд нүүдийн дарамтанд ороод эргээд жилийн эцэхэд үндсэндээ дампууралд орно гэсэн нэг ийм мэдээлэл явж байна. Тэгэд яг энэ хоёрын яг аль нь бодиттой юм бэ? Таны хувьд яг энийг юу гэж тайлбарлах вэ? Ер нь бол бид нар сүүлийн 4 жилийн эдийн засгийнхаа буруу бүтцийг өөрчлөх гэж солонгоруулах гэж явлаа шүү дээ.
саяхан улсын их хурлын гишүүн Алтууыг манай намын дарга байсан ярьцлага өгсөн лээ сонинд. Энэ уул уурхаан их халуурл явлаа л да. Зөвхөн Монгол биш дэлхийд даяар. Түүхэн эдийн компаниудын хувьд найр гэж нэрлэдэг байгаа. Маш их одоо архитаар суугаал, баяр зугаалцсан гээл. Тэгээд 2011 оноос эхлээд энэ түүхэн эдийн 12 оноос эхлээд түүхэн эдийн буурч эхлэхээр шаардлагат гэдэг байгаа. Шаартаад энэ дэлгэц харуулах юм уу? За харууллаа тий. Шаардсан хүн чинь одоо дотор нь муухай болоод баларна шүү дээ. Тэгэхээр ийм процесс дундуур одоо манай арчилсан намын засгийн газар явж байна. За Алтуугийн гишүүний хэлснээр туул голын ирэг дээр суучаад Австрали өхрийн мах идээд тэгээ Франц альпас авчирсан хэдэн мянган төгрөгийн үнэтэй аршаан ус уугаад ингэж тансаглалаа шүү. Тэгээ үр дүнд нь юу болсон юм? Францын цэвэр усны үйлдвэр баяжаад Австралийн фермер өхрөө зарсан баяжаад манай дотоодын үйлдвэр хаягдсан байна. 12 оноос тийм юм авч чадхааргүй болсон. Ханш одоо хэвэндээ орсон. Зах зээлийн хажуумаар. Тэгэхээр бид бол хөрсөн дээрээ бууж. Тэгээ ийм эдийн засгийн байдалтай бид бол зөөлөн газардуулж чадлаа л да. Нөгөө муу хилэгдээд идэг Чингис бонд, муу хилэгдээд идэг үн докторжуулах хөтөлбөр, Самура бонд энэ болгон бол эдийн засагт бид нарт нөгөө хитрхээ хөөсөрсөн байсан эдийн засгаас зөөлөн газардах болцоо олж байгаа. За энэ өөрөө хөрсөн дээрээ буухаар бүх бүртгэл сайжрахыг шаардж байгаа. Ийм бүртгэл татварууд ердөө бүртгэлээ сайжруулж байгаа. Бүх жижиг аж ахуй нэгт энэ хуулийг хэрэгжүүлээд сайхан амьдрах болцоо байгаа. Хэрэглэгчид өөрсдөө сонголт хийж байна. Пост машинтай машингүй хоёр хүнээс машин тагаас нь авчих шин. Тэгээ орлого зарлага нэмийг бол машин аваад тавьчих л да. Машины чинь өөрийнхөд нь санхүүгийн хүндрэл үүсэхгүйгээр зардаг янз бүрийн схемд орсон мэлээ шин. Хэрэглэгчид толгойн шаардах нь зөв. Ягаад гэвэл бүх эдийн засаг чинь бүртгэл орж эхэлж байгаа. Танаас одоо бас нэг улс төрчсөн шинжтэй асуулт асуумаар байна. Мэдээж тайлбар бол энэ дээр таныг бас ялангуяа улсын хурлын даргаыг тайлбар хийгээсэй гэсэн хүлээлт бас байгаа бах. Зарим үзэгчид сонсогчтой. Тэгэхээр сая ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг улсын хурл хилцээд үлдээлээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр ер нь бараг түүхэнд анх удаа энэ удаагийн парламент 100% эрсдэлтэй байлаа. Таныг эрс бүрдүүлсэн гэсэн юм яриа байгаа даа л да. Гишүүдэд нөлөөлсөн ч гэдэг юм. Тэлгүй ахын чинь намын даргын үүрэг юм чинь. Яг хөө зүгээр нам дотор бол тийм нөлөөлөл байж болох юм. Нөгөө сөрөг хүчний талд. Арчилсан намын эрс бүртгэж нөгөө чинь бүртгэхээс өөр аргагүй болно шүү дээ. Би ардын намыг эрцээ сайн муу бай гэдгийг хэлэхгүй. Арчилсан нам юу анх удаа 35-уулаа сууж ерөнхий сайдаа хамгаалж байгаа бол энэ бол намын сахилга бат. Бүгд ирсэн 100%. Энэ удаагийн намрын ээлжид чуулган хэр улс төржилттэй байв таны хувьд юу гэж харж байна? Ер нь сонгуулийн өмнөх 1-2 чуулган бол улс төржилт явагдана. Өссөн үсээгүй. Сонгуульд оноо авах гэж байгаа намуудын одоо зурагтаар үн төлбөргүй гардаг танхимчин манай саяхан нэрээ сольсон А танхим, их эзэн Чингис хааны нэрэмж танхим, Б танхим, сая нэрээ сольсон Жанжис Баатарын нэрэмж танхим болсон. Нөгөө бүлгийн хурал хийдэг дотор нөгөө байдаг зургаар нэрлэж байгаа юм л да. Б танхим Баатарын зураг байдаг. Нөгөөх нь Чингис хааны зураг байдаг. Тэгэхээр энэ Баатарын танхим, Чингис танхим, чуулган танхим болвол намуудын хувьд гишүүдийн нэр дэвшигчийн хувьд одоо энэ их хурлын олон гишүүн бол дахиж нэр дэвших байх л та. Үн төлбөргүй сурчлагын хэрэгс болчиход байгаа. Тэгэхээр уг нь бол камер харахгүй бол тэгж их улс төржилт байхгүй хүмүүс л дээ. Камер хараад улс төржөөл оноо авах гал ингээл байгаа. Энэ бол хэвийн зүйл угаасаа арчилсан улсын сонгуулийн үеэр байдаг л зүйл. За энэ өөрөө нөгөө төрийн ажил бас жоохон ядаргаатай байгаа юм л да. Ардын нам тэр уянгагийн баланкн дээр яах гэж гараар үсэг зурсныг би ойлгоогүй. Яах гэж хэрвээ огцруулахар байсан бол 26 гишүүн ямар нэгэн уянгаагүйгээр саналаа гаргаад огцруулаад явж болно шүү дээ. Бас юунд найдаж зурсныг ойлгоогүй. Арчилсан нам бол ив нэгдэлтэй сонгуульд өгч байгаа учраас
ерөнхий сайдаа огцруулалтаа явуулсан гэж байхгүй ш. За ардын нам дээр одоо гар үсэг зурсан шударга ус эвслийн 3 хүн, бие дагч 3 нэмэгдээл үз. 26 дээр 6 нэмэхээр хэд вэ? 26 дээр 6 нэмэхээр 32. Боловсруулан байхгүй байсан 31. Яг л энэ тавгаараа гарна шүү дээ санал хураасны дараа. Манай 35 дээр шударга ус эвслийн 5 хүн, иргэний зоригийн 2 хүн нэмэгдээд 42 гэдэг тоол дэлгэцэн дээр гарна. Тэгэхээр ийм найдваргүй юм дээр яах гэж орсон би ойлгоогүй. Үр дүн бол арчилсан нам эв нэгдэлтэй. Ерөнхийлөгч бас орж ирж засгийн газраа огцруулах нь буруу гэдэг үг хэлсэн. Үндсэн хуулиа сайжруулах талаар хэлсэн. Ер нь ерөнхий сайдын огцруулалтыг бол дараагийн ерөнхий сайдад хамилчих. Манай үндсэн хуулийн үзэл санаа ч гэсэн тийм л дээ. Тэгэхээр одоо бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг бас ярьж байгаа, хилцэж байгаа. Өнөөдөр шийдсэн үү? Маргааш шийдэх ёстой болж байна. Өнөөдөр анхны хэлцүүлэг явсан, маргааш шийдэж амжих нь үгүй юу? Хэрвээ амжихгүй бол 2 сарын 15-наас эхлэх. Би бол тэгж хараад байгаа шүү дээ. Одоо энэ 16-аас 20 оны парламент за тэгээд дараагийн парламент, тэрний дараагийн парламент буюу 3 парламентын ерөнхий бодлогыг бас тодорхойлчихж байгаа юм болов уу гэж. 3-аар зогсохгүй л дээ. Ер нь бол намуудын мөрийн хөтөлбөр юутай бол гэж байгаа. Сахлах баттай бол гэж байгаа. Тэгээд одоо нөгөө бат гэдэг нь араамын заагаад өгчөж байгаа. Танаа нам мөрийн хөтөлбөрөө ихтэй энэ араамын дотор явнаа. Одоо юу гэдэг нэг ийм коридор гаргаж өгч байгаа. Альч нам бүх намд. Тэрнээс энэ коридороос гарсан одоо бүх хүндээ өнгөө орон сууц өгнө гэдэг нь бол байж болохгүй. Хязгаараас давж болохгүй. Ягаад гэвэл манай эдийн засаг тэрийг даахгүй. Тэгэхээр энэ нэг коридор дотроо намууд мөрийн хөтөлбөрөөр хийцгээе. Энээс гарсан байх юм бол сонгуул оруулахгүй гэж байгаа. Бүр хатуу хуультай болж байгаа шүү дээ. Урд нь бол нэг шалгуур байсан. Тэр нь одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн юм уу та харьцуулна гэсэн. Одоо ахаад нөгөө удаа хугацааны хөгжлийн бодлого дотор багтнаа. 2 бичиг баримтад нийцүүлэхгүй бол аудит нийцэхгүй гэдгийг хэлнэ. Сонгуулийн ерөнхий орон аудитаас ирсэн бичгийг үндэслээд танаа намайг бүртгэхгүй. Ийм албадлагын арга хэмжээ авч байгаа. Бодлогоор. Улсын бодлогоор. Манай цаг бас богинохон үлдчихээн. Маш бага байна. Ганц асуулт асуумаар нь хувийн шинжтэй гэдэг юм. Одоо цагаан сар төглөө таны хувьд одоо мэдээж төрийн ажил гэж завгүй байдаг бах. Сүүлд ер нь гэртээ цагаан сарын ажилд оролцоод гэдэг юм уу? Бууз хийсэн үү? Ер нь бууз хийдэггүй шүү дээ. Амжихгүй байгаа хэрэг. Галзуухны ажил бол манай эхнэрийн ажил, охины ажил. Би бол галзуух руу хоол ихээр хамгийн сүүлд орсноо санахгүй байна. Магадгүй 20 жил 30 жилийн өмнө ч юм уу оюутан байхдаа хоол идэг байсан байх. Түүнээс хойш галзуух бол манай гэр бүлийн хүний одоо газар нутаг би тийш орохгүй. За баярлалаа тань. Тэгээд ирээд ямар ч байсан тодорхой асуулуудаараас тайлбар хийж үзэгчдэд, сонсогчдод мэдээлэл өглөө. Танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ та бүхэнд тайлбар ярилцлага хүрлээ. За тэгээд дараагийнхаа дугаараар та бүхэнд хамгийн одоо халуун сэдвүүдээр тайлбар хүргэхээр шин содон одоо сонин зочдыг урьж явах болно. За хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа.